Сайн мэцгаанаас харагчдаа апгрейдийн багш Дэлгэр маа байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр экосистемийн ангиллын талаар үзэх болно. Багш нь өмнөх хичээлүүдээр экосистемийг хэрийн, түнчлэн ой тайгын, усны гэх мэтээр дотор нь ангилдаг талаар тайлбарлаж байсан. Тэгэхээр тэрхүү сэдвийг улам дэлгэрүүлээд тухайн яг экосистемд ямар зохиологч ургамлууд байдгийг, түнчлэн ямар зохиологч амьтад байдаг талаар нэмж дэлгэрүүлэн судлах байгаа. Экосистем гэдэг энэхүү нэр томьёог бид нар биогеоценоз гэсэн нэршилтэй ойролцоо утгатай байдаг талаар өмнөх хичээлээрээ үзсэн байгаа. Бүлгэмдэл болон сав ертөнцийн хүчин зүйлс хоорондоо харилцан үйлчилж, тэнд бодисын эргэлт, эрчим хүчний урсгал явагддаг. Өөрөөр хэлбэл экосистемийн түвшинд бид нар бодисын эргэлт, эрчим хүчний урсгал нэг нь нөгөөдөө хэрхэн үйлчилж байгааг нь хамааруулан судалдаг гэсэн үг. Экосистем бол ландшафтын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд шин мандлын дэвсгэр нутгийн нэгж мөн гэж үздэг. Бид өмнө хуурай газрын болон усны экосистемүүдийн талаар ерөнхий ойлголтуудтай болсон бөгөөд хуурай газрын экосистемийн хувьд тухайн хил хязгаарыг нь ургамлын бүлгэмдлийнх нь хаана дуусч байна вэ гэдгээр нь тогтоож болдог. Харин усны экосистемийг геологийн ба физик, газар зүйн онцлогоор нь дотор нь ангилж үздэг байгаа. Жохон уншаад явах байх шүү. Бараг л уншиж байгаа та. Ишийн хүмүүс харж байгаа гэж байна. Тайгын буюу шилмөст ойн экосистем. Тайгын экосистем нь дэлхийн бөмбөрцгийн умард хагаст, Евраз, хойд Америкийн өргөн удам нутгийг хамран оршдог харьцангуй тогтвортой тогтолцоо юм. Биологийн бүтээмж өндөр бөгөөд ургамал амьтны амьдралд уур амьсгалын илүү таатай нөхцөл бүрэлдсэн байдаг. Манай орны хувьд хөвсгөл хинтийн тайган шилмөст мод зөнхөлсөн ойтой. Түнчлэн хангаан улсын нилээд нутаг шилмөст ойтой байдаг. Умард зүгийн гаралтай чигсүү моднууд уулынхаа ард талд, харин өмнө зүгийн гаралтай моднууд нь уулын өврийн эвэр энгэрийг дагаж ургадаг зүй тогтолтой бөгөөд үүнийг бид Алекхины дүрмээр тайлбарладаг. Тэгэхээр яг ард талд болон урд талд байх тухайн тайгын бүсийн ургамлын бүлгэмдэл нь бас бага зэрэг ялгаатай байж болно гэсэн үг байна. Тэгэхээр ийш явлаа. Ойн амьтдын орогнон байрших, нуугдах, үүрлэж өндөглөх тэр байтугай бие хамгаалах таатай орчин болдгоо. Шилмөст ойн хувьд тухайн ойг бүрдүүлж байгаа ургамлууд 4-5 үйлчлэлийг үүсгэж байрладаг байгаа. Зургаас харах юм бол хөвд бас зарим төрлийн өвслөг ургамлууд нь хамгийн доод хэсэгт нь ургамлын нөмрөг байдлаар газрын хөрсийг бүрхэж байрладаг. Арай өндөр ургадаг өвслөг ургамлууд, ботлог ургамлууд, сөөглөг ургамлууд, модлог ургамлууд гээд тэдгээрийн хэр өндөр ургаснаар нь 4-5 бүсчлэл болгож хуваадаг гэсэн үг байна. Ийхүү ургамлуудыг бүсчлэлээр нь ангилахаас гадна юуны тусламжтайгаар буюу салхиар тоосоо хүртээж байна уу, шавжаар тоосоо хүртээж байна уу гэдгээр нь дотор нь ангилж болох бөгөөд ихэнх модлог ургамлуудын хувьд салхиар тоосоо тараах, үрээ тараах цохилтолгойтой болсон байдаг бол өвслөг цэцэгт ургамлуудын хувьд маш гоё өнгөтэй, үнэртэй, цэцэгтэй болсон байдаг учраас тэдгээр нь шавжаар тоосоо хүртэхэд цохилдсон байдаг. Тэгэхээр ургамлуудын хувьд 4-5 бүсчлэлээр нь дотор нь ангилж болох бөгөөд ургамлаар хооллогчдыг бид нар 1-р эрен бие хэрэглэгч хэмээн нэрлэдэг талаар өмнөх хичээлээрээ үзсэн байна. Тэгэхээр тайгын экосистемд 1-р эрен бие хэрэглэгчд гэвэл буг, хандгай, бор гөрөөс, хөдөр, чандаг, хэрэм, жирх, хур, сойр гэх мэт зарим төрлийн шувууд, хөтөө, самарч, бор шаазгай болон ятгах шаазгай гэх мэт олон төрлийн шувууд байна. Мөн олон төрлийн шавжууд тухайн тайган экосистемд дийлэнх байр суурийг эзэлдэг байгаа. 2-3 дугаар эрен бие хэрэглэгчдийн хувьд бор бавгай, шилүүс, үнэг, зэрлэг гахай, тоншуул, хүрэн шоргоолж,
зэрэг хамаарах бөгөөд жишээ нь хүрэн шоргоолжийн хувьд олон зүйлийн хортон шавжуудыг устгаж өгдөг учраас тайган экосистемд маш чухал ач холбогдолтой зүйл болдог. Түүнээс гадна зарим төрлийн задлагч бактериуд, зарим төрлийн мөөгүүд нь задлагч буюу редуцентийн үүргийг тайган экосистемд гүйцэтгэдэг байгаа. Хэрийн экосистемийг Stamp хэмээх эрдэмтэн тодорхойлсон байдаг. За тэрээр тодорхойлохдоо дэлхийн бөмбөрцгийн дундад өргөргөөр тархсан өслөг ургамал шилт бүхий талбарыг хээр гэж нэрлсэн бөгөөд хэрийг газар бүрт улс орнууд өөр өөрөөр нэрлэдэг байгаа. Жишээ нь Хойд Америкт Прери, Өмнөд Америкт Памп, Өмнөд Африкт Уулын Вэлд, Австралид Даунлэнд, Евразиад Степ, за Монголын хувьд болохоор Хялгант хээр хэмээн нэрлэдэг байна. Монгол орны хувьд тухайн Хялгант хээр нь бусад улс орнуудад байхгүй дахин давтагдашгүй өвөрмөц тогтоц бүхий хээр байдаг учраас түүнийг онцлон ялгаж Евразийн хэсгээс ингээд салгаж нэрлэдэг байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 26.1% тэрхүү Хялгант хээр нь эзлэх бөгөөд хялган хэмээх тэрхүү оюутан ургамлын бүрхөвчийн дийлэх зүйлүүд нь бүрддэг байгаа. Нутаг дэвсгэрийн хувьд авч үзэх юм бол дорнод хязгаараас хангай нуруу хүртэл хээр тал, уулархаг хээр, ойн доод хязгаар хүртэлх тэрхүү бүхий л нутаг дэвсгэрийг Хялгант хэрд хамааруулж үздэг байгаа. Хэрийн экосистемийн онцлог. Хэрийн экосистемийг Морткович хэмээх эрдэмтэн судлаж үзээд түүний үндсэн 3 онцлогийг тодорхойлсон байдаг. За эхний хэлбэр бол үе тохиолдох ганг тэсвэрлэж чадах нарийн навчтай, дэгнүүлт, үетэн бүхий тачирхан ургамлан бүрхөвчтэй байна гэж тодорхойлсон. За хоёр дахь хэлбэр нь хоёр дахь онцлог нь ургамлын бүрхөвч нь газрын дээрх хэсгийг дагуулхааргүй хэдэн 10 дахин хүчирхэг үндэсний системтэй болсон байна гэж үздэг. Үүн дээр харах юм бол тухайн газрын дээд хэсэг нь нарийн тачирхан навчнуудтай богинохон навчнуудтай байдаг бол хөрсний чийгшил харьцангуй бага байдаг учраас тэдгээрийн үндэс нь бүр маш хүчирхэг хөгжсөн байдаг байна. За тэгэхээр газрын доодох хэсэг нь газрын дээд хэсгээсээ бараг хэдэн 10 дахин хүчирхэг хөгжсөн байдаг учраас энэхүү онцлогийг нь харсан Пужин дас хий хэмээх эрдэмтэн хээр бол урууга харж ургасан ой юм а гэж маш оновчтойгоор тодорхойлсон байдаг. Дараагийн нэг онцлог нь органик массыг маш түргэн бүрдүүлдэг. За мөн маш түргэн задалдаг гэж үзсэн байдаг. За өөрөөр хэлбэл хавар болоод дулаараад ирэхин цагт ургамал нь маш хурдан ургаад ургамлын бүрхөвчийг үүсгэх бөгөөд магадгүй эргээд хөдөн сэрвний улирал болоод ирэх үед тухайн ургамлын газрын дээд хэсгүүд нь маш хурдан хагдраад бараг цасан дарагдаад харагдахааргүй болоод ингээд задарсан байдагтай холбон энэхүү онцлогийг онцгойлон тэмдэглэжээ. За ургамлын зөнхлөх зүйлүүдийн хувьд хялган, улалж, аг, харгана гэх мэт эдгээр ургамлууд зөнхөлдөг байгаа. За тэгэхээр элдвийн ерхий шалгалт дээр хэрийн экосистемийн зөнхлөх зүйлүүдийг сонгоно гэд. За түүн дээр цагаан зээрч гэдэг юм уу, хялгана гэх мэт олон зүйлийн ургамлууд болон амьтдын нэршлиг оруулж өгсөн байдаг. За тэгэхээр тэдгээрээс бид нар харж агаад энэхүү жишээнүүдийг сонгоод тэгээд зөв хариултаа олно гэсэн үг байна. Хэрийн экосистемд амьтны хувьд өвсөн тэжээлтэн амьтад зөнхөлдөг. За үүнд нь тухайн өвсөн тэжээлтэн амьтдын олонх нь онтогенезийн явцдаа экосистемийн газрын доорх үйлчлэлтэй нэгт холбоотой байдаг. За жишээ нь газрын доорх үйлчлэлтэй буюу үндсийг идэж амьдардаг үлийн цагаан огтон байх жишээтэй. За амьтдын зөнхлөх зүйлийн хувьд цагаан зээр, саарлчон, үлийн цагаан огтон, үнэг, хярс, тогруу, шилийн сар, тарважи бүргэд идэлэг шонхор болон тарваг зэрэг амьтад хэрийн экосистемд нэлээд өргөн тархсан байна. Хуурай газрын сүүлийн хэсэг бол говь цөлийн экосистем байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 27.2%-ийг
цөлөрхөг хээр за 14.5%-ийг говь цөл газар эзэлдэг. Тэгэхээр бараг дийлэнх хувийг болохоор говь хээр дандаа тийм элсэрхэг бүс нутгууд эзэлдэг байх нэ. Говь монголчуудын эрт дээр үеэсээ эдээшин тассан онцлог өвөрмөц тогтоц бүхий газар бөгөөд экологийн хувьд харьцангуй бие даасан өвөрмөц экосистем болдог байгаа. Түүнчлэн Монголын говь нь дэлхийд дахин давтагдчихгүй өвөрмөц нутаг хэмээн үзэгддэг бөгөөд зарим эрдэмтэд Монголын говьд л олдож болох зарим шинээр нээсэн ургамал амьтдаа говийн нэрээр нэрлэх тохиолдлууд байдаг. Жишээ нь Тимус гобикус буюу говийн ганг, Карагана гобика буюу говийн харган, за алаг тага гобика буюу алаг даг, Урсус гобиенсис буюу мазала гэх мэт. Эдгээр зүйлүүд нь говийн нэршлэр яг зүйлийн нэр нэрлэгдэж орж ирсэн байна. Цөлийн хувьд зундаа зарим жилд бүр нэг ч хур тундас орохгүй тохиолдлууд байдаг. Өөрөөр хэлбэл хөрсөнд болон агаарын чийгшил маш бага байдаг учраас тухайн хурай, халуун, салхи ихтэй уур амьсгалыг бүрдүүлж ирнэ гэсэн. Тэгэхээр тухайн говьд ургадаг ургамлууд, говьд амьдардаг амьтад тухайн хурай, халуун, салхи түнжлэн хөрс, агаарын ганг удаан хугацаанд тэсвэрлэх чадвартай болж дасан зохицохоос гадна цөлд чийг, хомс, хурай, халуун салхи ихтэй тул тухайн цөлд байдаг өвснүүд, за түнжлэн ургамлууд маш сэрэг байдаг. Өөрөөр хэлбэл ургамлын бүрхөвчийн хэмжээ харьцангуй бага байна гэсэн үг. За түүнчлэн цөлд амьдардаг бараг бүхий л организмууд ус, чигийн дутагдлыг тэсвэрлэн гарах өндөр чадвартай болсон байдаг. Түүнчлэн усыг хэмнэлттэй зарцуулах арга зохиолдлогоо хөгжсөн байгаа. Жишээ нь бид нар тэмээ усгүйгээр говь цөл газар 60 хоног амьдарч чаднаа гэд ярьдаг тийм ээ. Тэгэхээр тухайн физиологийн зохицуулга явагдсанараа эдэш тижээлээрээ за мөн усаараа бүхэндөө маш их хэмжээний одоо өөхөн хоримтлыг үүсгээд тэгээд тухайн өөхөн давхарга нь явандаа усгүй явах үед нь баг багаар задраад явсараагаад тухайн бие дотор нь эргэлдэх усыг нь тогтмол хэмжээнд нь барьж өгөх энэхүү зохиолдлогоо хөгжсөн байна гэсэн үг байна. Тэгэхээр говь цөлийн экосистемийн бүтээгчдийн хувьд буюу ургамлын бүрхөвчийг цулхар, хэрээнүүд, говийн ганг, говийн харган, за хунчир, говийн хялган, заг, гоёо, хулангийн ундаа, хармаг гэх мэтчлэн ийм олон төрлийн усны зохицуулга нэлээд сайн хөгжсөн, за түнчлэн усаа ууршуулах байдлаа бууруулж чадсан ургамлууд бүрдүүлдэг байгаа. За Монголын гэлтгүү бас өөр твд байрлах нэгэн одоо төрлийн цөлийн экосистем болох Аризонагийн цөлүүдэд болохоор арш, кактус гэх мэт навчин бүр дүр суураа дөрвөс болчихсон усыг ууршуулахгүй зохиолдлоготой болсон ийм ургамлууд бас зохилдог байгаа. За тэгээ ургамлаар хооллогч буюу 1-р эренбийн хэрэглэгчдийн хувьд хар сүлд, за бүхэн, хулан, бор тулай, чичүүл, боцлог, ногтруу, хөх тагтаа, Монгол болчмор гэх мэт олон зүйлийн амьтад байхаас гадна хар цох гэх мэт зарим зүйлийн шавжууд бас ордог байгаа. За өвсөн тэжээлснэр хооллогч гээд яваад ирэхээр за бид өмнө нь болохоор 2-3 дугаар эренбийн хэрэглэгч гэж үзэжсэн бол говийн экосистемд тийм ч олон зүйлүүд байдаггүй учраас нөгөө идэж тэжээлийн хэлэх нь 2-3 төвшөнд яваад дуусчдаг. За тэгэхээр 2 дугаар эренбийн хэрэглэгч гэж багш нь энэхүү хэсгийг дуусгах гэж байна. За тэгэхээр өвсөн тэжээлснэр хооллогчдын хувьд замбаг гөрвөл, алаг дааг, мазаала гэх мэт зүйлүүд говийн экосистемд оршдог байгаа. Усны экосистем. Үүнийг бид дотор нь цэнгэг усны болон далайн усны гэж дотор нь ангилж болох бөгөөд тухайн усны экосистемийн усан дахь давсны агуулмжаас хамааран дотор нь ангилдаг байгаа. За цэнгэг усны экосистемийн хувьд цэнгэг ус нь нэгстэн, дээд доод ургамлууд, сээр нуруугүй болон сээр нуруутан амьтдын олон янзын зүйлүүд тохиолддог. Ерөнхийдөө усан орчинд усны экосистемд амьдардаг амьтдыг бид нар амьдрах нөхцөл байдлаар нь
ёроолын буюу бентос, сэлэгчд буюу нектон, хөвгчд буюу планктон гэж ангилдаг байгаа. За зураг дээр биднэрт цэнгэг усны экосистем харагдаж байна. За тэгэхээр тухайн нуур цөөрөм байлаа гэхэд тухайн нуур цөөрмийн доод буюу энэ ёроол хэсэгт амьдардаг. За зарим хэсэгт нь бэхлэгдсэн замгууд, за эсвэл усны ёроолд бэхлэгдэж амьдардаг цэнгэг усны гидра гэх мэт бодголууд байх юм бол энэхүү ёроолын буюу бентос хэмээх ангилалдаа орох нь байна. За ихийг загснуудын хувьд ер нь сэлэгчд буюу нектонд хамаардаг. За тэгэхээр яг усны дээд мандлаас доошогоо за бүр гүний мандал гүн хэсэгт нь бол арай хүрхгүй энэ дунд хэсгээр нь сэлж явдаг тэдгээр организмуудыг бид нар сэлэгчд буюу нектон гэж нэрлэх нь байна. Харин планктон буюу хөвгчдийг ихэнх нь хөвгч зарим ургамлууд, замгууд байхаас гадна нэгстэн организмууд байх юм бол бид нар тэдгэрийг нэгстэн ургамал байх юм бол фитопланктон, нэгэст амтан байх юм бол зоопланктон гэх мэтээр нэрлэж ангилж болно. Хөвгчдөд бид фитопланктон, зоопланктоноос гадна жижиг хавчууд, за мөн зарим зүйлийн медуз буюу хөндөй биетэн хамаардаг гэж үзнэ. Сэлэгчдийн хувьд загас, хоёр нутагтан, зарим зүйлийн яст мэлхий, түнчлэн далай тэнгисийн толгой хөлд нялцгай биетэн болох 8 алжууд. За мөн халим, хэлбэртэн тэргүүтнүүдийг оруулж үздэг. Ёроолын буюу бентос организмуудад ёроолын биетэд наалдаж барьцалдсан зарим зүйлийн замгууд, за мөн дээд ургамлууд, хавч, зөөлөн биетэн болон дун, за хисаа, хануур хорхой, хаварч, өдөрч, зэрэг шавжууд, хөндөй биетэн болох шүр зэрэг амьтдыг хамааруулж үзэх нэ. Усны организмууд нь усыг бохирдлоос сэвэрлэж байдаг онцгой ач холбогдолтой байдаг. За өөрөөр хэлбэл зарим зүйл нь усыг бохирдлоос сэргийлэхээс гадна зарим зүйлийн бодгоолууд нь тухайн усны чанарыг тодорхойлогч зүйлүүд болдог. Өөрөөр хэлбэл усны индикатор зүйл болох боломжтой. Жишээ нь өдөрч болон хаварчийн авгалтай нь цэнгэг усны индикатор болдог. Магадгүй та бүхэн аялд зугаалж явхад энэ зүйлийн шавж та нарт харагдах юм бол энэ ус цэнгэг ус юм байна гэд санаа зовлтгүйгээр ууж болох нь байна. Харин тухайн аялж зугаалд очсон газарт чинь ялаа болон шумуул нилээд их ажиглагдаж харагдаж байх юм бол ус нь баг зэрэг бохирдолтой байна гэж үзэх нь байна. За тэгэхээр зарим зүйлийн организмууд усыг цэвэршүүлэхээс гадна зарим зүйл нь усны чанарыг илтгэж өгөх боломжтой байдаг байх нэ. Далайн экосистемийн хувьд мөн л хөвгч, сэлэгч, ёроолын гэж тухайн далайн экосистемд амьдарч байгаа амьд организмуудыг нэрлэж болох бөгөөд зарим зүйлийн загсууд нь ялангуяа ингээд бөөр буюу ялгаруулах хэрэгтэн тогтолцоон дээр нь тэрхүү далайн их хэмжээний агуулмж бүхий одоо давсыг нь биесээ гадагшлуулах янз бүрийн цохилтолгоонууд бас бий болдог байгаа. Хүүхдүүд та бүхнийг экосистемийн ангиллууд болон тэдгээр экосистемд зохилогч зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй болсон гэдэгт итгэж байна. Дараагийн хичээлээрээ эргээд уулзцаая.